Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Rock наадам тур Шанхай хотоос бэлтгэсэн нэвтрүүлгийнхаа 2 дахь дугаарыг танд хүрэхэд бэлэн боллоо. Орхон 21 урлагийн төв Шанхайн Bio Style-нар хамтран жил бүр олон улсын амьд хөгжмийн rock наадмыг зохион байгуулад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаа бид Монголын шилдэг хамтлагууд болох Lemons, A-Sound хамтлагуудын аялан тоглолтыг Шанхай хотод зохион байгуулсан аян замын тэмдэглэлээ хүрэхээр бэлтгэлээ. Өнөөдрийн дугаарт Шанхайн алдарт Mao Live House болсон амьд тоглолтын тухай сонирхолтой бол мөн авьяаслаг гэрэл зурагчин Тавкагийн Mongolian Metal Heads үзэсгэлэн Бээжин Шанхай хотуудад хэрхэн гарсан тухай сонирхолтой болно. Аялан тоглолтын ивент тэтгэгч их аян өргөө компани дэлхийг тойрох аяллыг дэргэдээсэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Art Holding. Mao Live House бол Шанхай хамгийн том амьд хөгжмийн клубүүдийн нэг. 2010 оноос хойш Орхон 21 урлагийн төв Bio Style-нар хамтран Mao Live House-д Монголоос хамтлаг дуучдыг тогтмол авчран тоглуулсаар ирлээ. Механик, гүрэн, A-Sound, Lemons гэх мэт эдгээр уран бүтээлчид Монголоос анх удаага энэхүү дэлхийд алдартай нэр хүнд бүхий клубт тоглолтоо хийж байна. За өдрийн мэнд Шанхайд ирсэн анхны сэтгэл ямар байна? Өдрийн мэнд ер нь Шанхайд ирсэн сэтгэл гоё юм. Тоглолтууд гэсэн гоё болж байна. Одоо өнөөдөр хамгийн гол нь Mao Live House тоглож байгаа хамгийн чухал тоглолт болох чинь. Тэгээд A-Sound манайх хоёр тэгээд манайх A-Sound хоёроос гадна бас 3 4 5 хамтлагч тоглох юм. Нэлээд олон хамтлагууд тоглоно. Тэгээд ерөнхийдөө гоё юм. Сэтгэл өндөр байна. Тэгээд хөгжмийнх нь апортор нь хөгжим гэрэл ер нь бүх юм аягүй сайн болохоор аягүй гоё дуурах юм шиг сая дуурахчлаа. Тэгээд оройд ямар ч тоглолтын дээр харъя. Урд нь нэг клаптог гэсэн жижиг тэр гадны үзэгчтэй шин. Тэр үзэгчтэй сайн зэрэгтлээс гоё байсан л дөргөө. Тэгээд ер нь амар мэдэрч сонсдог залуучууд байлаа. Тэгээд ерөнхий ихэнх нь дандаа Европ шүүд байсан. Тэгээд Анра гэдэг газар тоглосон Шанхайгийн тэгээд аюу гоё болсон. Акустик гол акустик тоглолт. Тэгээд эсрэг бач өнөөрөө ч гэсэн аюу гоё гэж бодож байна. Шинэ гитар авсан байгаа. Шинэ гитарын дугуйл тэр байна. Амар гоё. Тий одоо өнөөдөр л ижид энд гаргана гэж бодсон шүү дээ. За амжилт. Баярлалаа. Mao Live House, Sweet, Rasmus, Morbid Saint, James Sesson зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид байнга ирж тоглодог ажээ. Ер нь энэ клубт тоглоно гэдэг өөрөө их хүнд асуудал. Бараг хагас жилийн өмнөөс л ярьж эхлэх хэрэгтэй. Анх 2009 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогоор Бээжин, Шанхайд тус нэг клуб ажиллаж байна. Жилийн 4 улирал 12 сар тасралтгүй тоглолттой байдаг ийм л ачаалттай газруудын нэг юм. Эдний бүх тоног төхөөрөмж дуугарлалтын системийг Японы мэрэгчлэнүүд суулгаж өгөн хариуцсан ажилладаг байна. Үнэхээр сайн дуугарлалттайг нь манай хэд бас ярьж байлаа. Багтаамжийн хувьд нэг дор 700-аас 800 хүн орох боломжтой.
Орой минь тэмүүлээ. Орой минь. За Шанхайд ирсэн. Сэтгэл Анх удаага энд ирж байна. Тэгээд анх удаага ирэхдээ бас ийм гоё тоглолтод оролцож байгаа баяртай байна. Айгуу гоё байна. ер нь Шанхай болон энэ Азийн хятад үзэгчид мөн энэ ирсэн гадны одоо үзэгчид чиний хувьд ямар байна? Айгуу гоё байна. Миний төсөөлжсээс илүү айгуу гоёор үлээж авсан. Тэгээд зарим нь болохоор энэ бид нар ихээс өмнө сурталчилсан байсан болохоор бидний дууг мэддэг болсон байсан бүр. Тэгээд зарим хүмүүс хэлсэн гоё таа дунд ч айгуу гоё юм байлаа гэдээсэн. Айгуу урам авсан гоёсэн. Азийн зах зээл гарах тийм боломж одоо нэгдсэн шүү дээ. Шоу бизнест орох. Тэгэхээр эндээс маш олон продюсерууд шинэ хамтгуудыг харж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь дэлхийн түвшинд гарахад манай хамтгуудад те юу дутдаг вэ одоо жишээ нь чиний хувьд? Яг гоо мэдээж англи хэл дээр ч юм уу те олон улсын хэлээр дуулах хэрэгтэй. Тэгээд бас зүгээр сайн ажиллах хичээл хэрэгтэй баг. Тэгэхэд бол болохгүй гэсэн юм ер нь бол байхгүй. Тэгээ угаасаа одоо Монгол шинээр гарч ирж байгаа хамтгууд стил одоо юу гэдэг тоглож байгаа арга барил нь угаасаа ерөөдөө эднэрээс дутгааргүй болсон. Шинэ хамтгууд гарч ирж байгаа. Тэгээд хамгийн гол нь сайн хичээл хэрэгтэй байх гэж бодож. Энэ олон орны хамтгууд тоглож байна шүү дээ. Эднэрийг сонсоход хэр байна? Гоё л байна та. Гоё. За баярлалаа хүмүүст амжилт. So really beautiful people song, and this is the first time that we're in this town. Улаанбаатар Дархан хотод бол Rock Naadam гэдэг олон улсын хөгжмийн фестивал бид зохион байгуулсан. Тэгээд тэрэнд Австрали, Канада, Америк, Хятадын хамтлагууд оролцсон. Тэгээд энэ хөтөлбөрийн хувьд одоо Шанхай хотод Trash Go Go гэдэг олон улсын бас мөн фестивал зохион байгуулдаг групп production-тай хамтарч Rock Naadam-ыг Шанхай хотод тоглуулах тийм зорилгоор Монголын шилдэг хамтлагуудыг авчирлаа. A-Sound, Lemon хамтлагууд. Тэгээ мөн энэ маань зөвхөн Шанхайд болсонгүй Шанхай, Ningbo City, Nanjing гэдэг энэ гурван залуучуудын мөн гадны үзэгч зөвхөн хятадын биш маш олон улсын зэрэгтэл байдаг энэ хотууд тоглосноо бас сонирхолтой болсон байна. Монгол хамтлагууд ер нь бол ингээд аль тоглолт хийхдээ зөвхөн монголчуудаа зориулдаг байсан. Гэхдээ бид нар энийг одоо энэ жилээс эхлээд цэвэр олон улсын зах зээл гаргах, олон улсын фэнүүдтэй болох тэр үе даалгыг нээж ийн гэж ойлгож байна. Шанхайд ирсэн хамгийн анхны сэтгэл ямар вэ? Дайчгүй одоо энэ нөө Rock Naadam гэх Монгол бас тэрний үргэлжлэлийг одоо энд хийж байна. Тэгээд бид нар сая тоглолцоод ер нь дайчгүй. Ер нь бол яг бүгдээрээ ийм иймэрхүү төрлийн хөгжмүүдийг сонсгож ирсэн хүмүүс байна. Тэгээд ихэвчлэн бол яг
Тэгээд энэ Шанхай иргэд биш одоо барууны хүн байна. Тэгээд бид нар таалагдсан бахаа гэж байна. Аа хөгжмийн дугаарт Дажгүй байна. Бид нар өөрсдөө саунд инженертэй эрсдээ хөгжим бол ер нь дажгүй дуурсан. Шанхайд ер нь нутгийн өөрсдийн хамтлаг дуучид гэхээсээ илүү гадны хамтлаг дуучид ихээр сууршин уран бүтээлээ түүрэх ажээ. Дээр хэлсэнчлэн Шанхай бол дэлхийн давтсан дуу гарах хаалга гэж үздгийн нэг баталгаа нь энэ гэлтэй. Тиймээс ч сүүлийн үед гадна дотны залуус энд эвлэлдэн нэгдэж шинээр уран бүтээлийн карьераа эхлүүлж нэр алдрын давтсан руу гарсаар байна. Тухайлбал Banana Monkey, Horde гэх мэт олон хамтлаг дуучид, бас зураач нар, фото зурагчид, дизайнерууд урлагийн бүхий салбараас амжилт үүрэлсэн залуус төрөн гарсаар байна. Та хаанаас ирсэн бэ? Би Польшоос ирсэн. Дөнгөж түрүүхэн Монголын A-Sound хамтлаг тоглолоо. Танд ямар санагдав? I loved it absolutely and you need to know Тийм үнэхээр таалагдлаа. Би анх удаага Шанхайд ирж байна. Тэгээд найзууд маань надад Монголын шилдэг хамтлагуудын тоглолт үзэх санал тавьснаар би тэнд ирсэн. Маш их таалагдлаа. Тэд үнэхээр мундаг байсан шүү. Та Монголд очиж байв уу? No, Үгүй, гэхдээ тун удахгүй очно гэж шийдээд байгаа. I have a lot of friends. Миний олон найзууд ч бас Монголд заавал очиж үзээрэй гэж зөвлөсөн. Also why we're planning to go there. Та хаанаас ирсэн бэ? Okay. Танд Монгол хамтлагуудын тоглолт ямар санагдав? Би Францаас ирсэн. Монгол хамтлагууд үнэхээр хүчтэй бас уянгалаг байлаа. Надад маш их таалагдлаа. Францад ч гэсэн би Монгол хамтлагийн тоглолт нэг удаа үзэж байсан юм байна. Их өөр байсан шүү. Та Монголд урд нь очив уу? Тийм ээ, би 3 удаа очсон. Үнэхээр их сэтгэл хөдлөсөн. Би Монголд хайртай. Аялан тоглолтын хүрээнд Шанхай, Бээжин хотуудад жил бүр уламжлал болон зохиогддог Жүү хэмээх олон улсын урлагийн их наадамд манай Монголын авьяаслаг залуу гэрэл зурагчин Тавка болон Ара Фильмсийн уран бүтээлчид оролцсон явдал байлаа. Авьяаслаг гэрэл зурагчин инх баяр нь олонний дунд багын хожуулах Тавка нэрээр танил болжээ. Тэрээр 2013 онд Улаанбаатар хотод Mongolian Metal Heads хэмээх өөрийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд тэрхүү үзэсгэлэнг нь Шанхай хотод Bio Style орхон 21 төвөд зохион байгуулан Жүү фестивалийн хөтөлбөрт албан ёсоор хамруулсан юм. Мөн Ара Фильмсийн богино хэмжээний бүтээлүүдээс Бээжин хот дахь кино өдрөлөгт хамруулахар боллоо. За үзлэн маань ямарсан амжилттай нээлээ. Ямарсан хүмүүс манай Монголын
метал хөгжим сонсогчдын тухай болон Монголын гэрэл зурагчдын тухай үнээр өөрсдийнх нь хүлээж авч байгаа мэдээж хангалттай гоё байна. Өнөөдрийг дуустал бие бол өөрөө байна. Энэс цаашаа ямар ч одоо Inferno Bar маань 7 хоногийн үргэлжлэл миний зургуудын энэ чинь байлгана гэсэн. Бид нараа одоо өнөө шинэ маргааш гэлээ үүрэл би шинэ рүү хөлцгөн тийшээ Geo Festival-аар орсон. Geo Festival-аар Азтай нэлээд дээгүүр ордог маш том хин өргөн үрээнд ажилладаг фестивал. Тэрэнд яварсан манай Монголын одоо Mongolia Metal Fest үзсэн маань оролцоо ямарчсан энэ арга хэмжээ маань амжилттай олоход туссан Bio Style болон Ахын 21 болон Art Holdings-ийн бүгдээр баярлалаа. Энэ метал баранд бол хөөсний old school хөгжим байдаг. Гэхдээ өнөөдөр бол зөвхөн манай Монголын метал хөгжим зав. Цөмөр одоо ийш авцгаа. Аялын тоглолтын ивент тэтгэгч их аян өргөө компани дэлхийг тойрох аяллыг дэрэгдээсэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Art Holding. Geo Festival нь жил бүрийн аль нэг сарыг сонгон дэлхийд даяар зараа түгээн олон улс орнуудаас чөлөө туран бүтээлчдийг урьж бүтэн нэг сарын турш Шанхай, Бээжин хотуудад өдөр бүр том жижиг тоглолт, үдэшлэг, үзэсгэлэнгүүдийг зохион явуулдаг томоохон хэмжээний их наадам юм. Уг фестивальд кино уран бүтээлчид, зураачид, хөгжимчид, гэрэл зурагчид гээд урлагийн салбар бүрээс оролцдогоороо онцлогтой. Мөн гар урчууд хүртэл оролцох боломжтой бөгөөд ер нь нийт оролцогчдоо дэмжихүүднээс хооронд нь уулзуулах, харилцан хамтын ажиллагааг нь хөгжүүлэх, худалдаа арилжаа явуулах гэх мэт олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Монголчууд энэ удаа анх удаага оролцсон их завшаантай хэрэг байлаа. За ерөнхийдөө нөгөө Geo Festival дээр ямар ч одоогоор хөрж ирсэн байна. Ерөнхийдөө Европод ер нь анзаараад нэлээд зургуудыг мэдсэж байгаа гэж байна. Монголын мэдлэг project маань болохоор санааг нь бодож эхэлсэн нь бол яг 2012 оны сүүлээс бодож эхлэв. Яг хийж эхэлсэн нь бол 2012 оны 5 сараас 9 сар хүртэл өнгөрч 9 сарын 20-нд үзлэг юм Монголд хийж байгаа. Яг ямар зорилготой вэ гэхээр яг Монголын зөвөр яг метал хөгжим сонсдог хүмүүсийн ямар хүн байдаг вэ? Одоо яг Монголын метал хөгжим хэрэгжүүлсэн ямар хамтлаг сонсдог тэр бүгдийг нь авч үзэх зорилготой хийж байгаа. Энэхүү энэ удаагийн рок наадам аялын тоглолт Шанхай хотод амжилттай явагдаж өнгөрлөө. Аялын тоглолтыг ивент тгсэн их аян өргөө компани болон Art Holding нартаа талархлаа илэрхийлье. Орхон 21 төв болон Bio Style нар цаашид Шанхай болон бусад Азийн томоохон хотуудаар Монголын соёл урлагийг сурталчлах, танилцуулах, улмаар зах зээлийн өргөжүүлэх арга хэмжээнүүдийг улам өргөжүүлэн зохион байгуулахаар сэтгэл шулуудан ажиллаж байна. Дараагийн аялын тоглолтын нэвтрүүлгээр бидний зүгээс үзэгч та бүхэндээ Ухаанаг хамтлагийнхны мөн Шанхай хотод тоглосон аяллаа нэвтрүүлгийг төлөвлөх болно. Мөн цаашлаад Монголын авьяаслаг залуу гэрэл зурагчин Тавка Эрдэнэ нарын Шанхайд гаргасан үзэсгэлэн мөн Монгол зураачдын уран зургийн үзэсгэлэн болоод бас нэгэн сонирхолтой хамтлагийн тухай үзүүлэх болно. Тэд бол Шанхайд байгуулагдсан Монгол Америк уран бүтээлчдийн хамтран байгуулсан амьд хөгжмийн дархан хэмээх хамтлаг. Дараагийн удаа уулзтлаа түр баяртай үзэгчдээ.